Жирэмсэн үеийн айдас. Хамгийн гол санааг хэлэхэд ямар ч айдсын ард өөрийн гэсэн шалтгаан байдаг. Жирэмсний үеийн айдсуудын ч мөн шалтгаан бий. Жирэмслэлт бол эмэгтэй шинэ байдал юм. Тэр өмнө нэг ч удаа мэдэрч үзээгүй эсвэл туршиж үзээгүй байж болно. Гэхдээ энэ нь нэлээд удаан хугацааны өмнө тохиолдсон байж магадгүй. Харин шинэ зүйлс бидний анхны хариу үйлдэл юу вэ? Зөв, айдас. Мөн жирэмсний үед бие организм бүхэлдээ өөрчлөгдөж байгааг мэдэх хэрэгтэй. Прогестерон, эстроген зэрэг гормонууд идэвхтэй ялгарч дааврын энэ гинтийн өсөлт үйлсдүүд уур уцаарыг үүсгэдэг. Үүний улмаас сэтгэл зүйн ерөнхий байдал муудаж айдас нэмэгддэг. Төрөх айдас үс мэддэх зүйлсээс айх сэтгэл, хүүхдийн ирээдүйн төлөөх санаа зовнил улам бүр хүчтэй болдог. Энэ нь хэвийн зүйл юм. Гэхдээ санаанд байх ёстой нэг зүйл бол айдсуудтайгаа нүүр тулах, тэмцэх, дотор нь хуримтлуулахгүй байх хэрэгтэй юм. Хэрэв та жирэмсэн бөгөөд ямар нэгэн бодол таныг зовоож байгааг мэдэрч байвал би танд нэг даалгавар хийхийг санал болгож байна. Та дахин айдас эсвэл сөрөг мэдрэмж төрөх үед яг тэр даруйдаа яг юунаас айж буй зүйлсийн жагсаалтыг бичээрэй. Толгойд орж ирж байгаа бодлоо шууд бичээрэй. Гоё үг хэллэг, цэг таслаар бүү гоёруул. Энэ нь жирэмсний үеийн таны айдасны шалтгааныг, физиологийн асуудал уу эсвэл сэтгэл зүйн түвшинд юу байгааг тодорхойлоход туслана. Хэрэв та ирээдүйн төрөлт болон хүүхдээ хэрхэн асрах талаар бодолтой айж байвал хамгийн сайн арга нь өөртөө шаардлагатай мэдээллийг асар ихийг мэдэх нь хамгийн сайн арга юм. Шинэхэн эцэг эхийн сургалтанд хамрагдаж Faberlic компани эцэг эхчүүдэд зориулсан видео бичлэгүүдийг үзээрэй. Ингэснээр та аажмаар илүү ихийг суралцаж айдастай алга болно. Эмч их баригч нартай илүү их харилцаж төрөх тухай асуултууд тавиарай. Хамтрагчтайгаа хүүхдийн ирээдүйн амьдралын талаар ярилцаж байгаарай. Эдгээр нь таны айдсыг хүлээн зөвшөөрч юу таныг түгшээж байгааг судлахад туслана. Мэдлэг, яриан таны айдсыг бууруулна. Харин хэрвээ таны айдсууд сэтгэл зүйн түвшинд байвал, жишээ нь хүүхдийн ирээдүйтэй холбоотой айдас, өөрийгөө муу ээж гэж бодох зэрэг байвал, би танд жирэмсний сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Товчхондоо. Мэргэжилтэн хүний хувьд айдсын эсрэг би 5 гол алхмыг онцолж байна. Нэгдүгээрт таны айдас физиологийн хүү, сэтгэл зүйн хүү гэдгийг тодорхойл. Тодруулбал харанхуй өрөөнд заан хаах гэж байгаа бол гэрлийг асаахад заан өөрөө гарч ирдэгтэй адил юм. Тиймээс гэрлийг асаагаад айдсын жагсаалтыг бичээрэй. Олон зүйлс тодорхой болно. Хоёрдугаарт санаа зовнилын шалтгаан тодорхой болсон даруйд үүнийг судлахыг эхлүүлээрэй. Төрхөөс айж байна уу? Сургалтуудыг үзээрэй. Хэрэв нөхөртөөгөө салж сарнах тухай төсөөлсөөс айж байвал айдагаа 50хан ярилцаж хамтдаа шийдлүүдийг хайгаарай. Хүүхдийн эрүүл мэндийн талаар санаа зовж байна уу? Эмч нараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд амьдралын хэв маягаа хэрхэн өөрчлөх талаар суралцаарай. 3-дугаарт бүх мэдээллийг зөвхөн мэргэжлийн их сурвалжаас авахыг анхаарна уу? Харамсалтай нь өнөөдөр бид мэдээллээр дэндүү ачаалттай байгаа учраас өөрийн асуултуудад хариулт хайж форум унших, телевиз үзэх нь хамгийн сайн арга биш юм. Учир нь мэдээлэл үнэн зөв бус байж болно. 4-дүгээрт тааламжгүй яриа, бусдын ярианаас зайлсхийж шууд холдохыг хичээгээрэй. Ингэснээр айдсуудын зарим хэсэг өөрөө арилна. 5-дугаарт өөртөө илүү их сэтгэл хөдлөлийн таашаал авчрахыг хичээгээрэй. Сайхан хүмүүстэй харилцах, үзэсгэлэнтэй кино үзэх, дуртай хөгжим сонсох, ном унших, салхинд гарах, аялал зугаалгаар явах, дуртай хоббигоо хийх. Ажил амралтын дэглэм баримтлах зэрэг нь таны сэтгэл санааг дэмжиж таашаал өгөх болно. Таашаалын мэдрэмж нь санаа зовнил, түгшүүрийг шахан гаргах болно. Тиймээс асуудлуудыг үүсэх тусам дараалалтайгаар шийдвэрлэхийг санаж яваарай. Жишээ нь эхлээд жирэмслэлтэй холбоотой айдсууд гардаг бол дараа нь төрхтэй холбоотой айдсууд илэрдэг. Санаа зовлтгүй, таны бүх зүйлд хангалттай цаг хугацаа байгаа шүү.